Ерөнхий газартай хамтраад эрүүл мэндийн даатгалаараа ямар төрлийн тусламж үйлчилгээг хэдээс хэдэн хувийн хөнгөлөлтөө үнээр авах боломжтой талаар цувралтай мэдээлэл үзэгчид та бүхэнд хүргэж байгаа. За энэ удаад бид зүрхний ишимийн өвчний тусламж үйлчилгээний талаарх мэдээллийг бас үзэгчид та бүхэнд хүргэхээр бэлтгэсэн байгаа. За эмийн болоод мэс заслын зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас 100% даадаг байгаа. За нийтдээ 550 мянган төгрөгийн энэ зардалтай бол эрүүл мэндийн даатгалын сан энэ зардлыг 100% даадаг. За мэс заслын зардал бол 1.2-аас 12.5 сая төгрөгийн өртөгтэй байдаг байна. За эрүүл мэндийн шимтгэлээ та иргэн та цаг тухайд нь төлж байсан тохиолдолд шаардлагатай тусламж үйлчилгээг бас даатгалаар хөнгөлүүлж авахс бүрэн боломжтой байгаа. За иргэн та 2019 оноос хойш тасралтгүй эрүүл мэндийн даатгалаас төлсөн байх шаардлагатай. За ингэснээр та учирч байгаа альва болцсошгүй эрсдлээс өөрсдийгөө урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой болж байгаа. За эрүүл мэндийн бас тусламж үйлчилгээгээ ч гэсэн цаг алдахгүй авах бүрэн боломж бас бүрдэж байгаамаа. За дэлгэцэнд харагдаж байгаа энэ QR кодыг уншуулснараа иргэн та гэрээт эрүүл мэндийн байгууллагынхаа мэдээллийг бас бүрэн авах боломжтой байгаа.